За их олон тоо байгаа ма би тэрний товчилчээ. Энэ нэг төгрөгт ноогдох санхүүгийн үр өгөөж гэж юу хэлээд байгаа юм бэ? Яг энд хариулаач их тойроод яваад байна. За бус тоог нь болчихоо. Нөгөөх нь энэ дээр би дахиад асууя. Ингэж үчээд байгаа. Энэ ернийх ноцтой асуудал байхгүй энэ төсөв төртөг нэмэгдэнэ гэж. Бид нар яагаад энэ улс дампуураад байгаа вэ гэхээр төсөв төртгөн жилээс жилд нэмэгдээл тэгээд 5-10 жил үргэлжилдэг учраас бид дампуураад байгаа байхгүй. Тэгээд та нар ингэ бичээд нь шүү дээ. Төсөв нэмэгдүүлэх саналын 31.3% нь үндэслэлгүй байсныг бид нар залрууллаа. Тэгээд магадлалын дүгнэлтийн алдааг засснаар 87.9 тэрбум төгрөг бууруулсан гэдэг нь бодитойгоор бууруулчихэд байгаа юм уу? Та нар бууруулж биччихээд байгаа юм уу? За. 4 номер хариулъя. За, Алтай гүшүүний тодруулсан асуултанд хариулъя. Энэ төсөв төртгийн нэмэгдэлтэй холбоотой асуудал бол ингээ ажил нь эхэлсэн. Тэгээ одоо зарим нь 10 жил болж байна. За зарим нь одоо 5 жил ингээ дунджаар янз бүр байна. Тэгээ ингэж хугацаа сунжирснаас болоод ингээд нөгөө төсөв төртг нь нэмэгдээд тэгээд нөгөө зурганд зарим нь бол зургийн өөрчлөлт орж ирсэн. Тэрнийгээ дагаад төсөв төртг нэмэгдсэн. За зарим нь бол хугацааны сунжиралтаас болоод нөгөө түүхийд материалын үн өссөнтэй холбоотой нэмэлт бий болсон. Ийм асуудлууд ингээд орж ирээд тэгээ энэ асуудал дээр нь бид нар нөгөө бүх одоо жишээлбэл бараа материал нэмэгдсэн гэхэл бид нар зах зээлийн дундаж үнэлгээний судалгаагаа авч ингэж тулгаж үзэх жишээтэй. За ажлын хүчний нэмэгдлэхэд бас яг тэгж үзэж байгаа. Тэгээ яг энэ бол бодитойгоор бид нар энийг бол бууруулж байгаа. А зарим зүгээр яг уу зарим нэг асуудал дээр юу одоо заагүйцээг хариулж. Зарим нэг асуудал дээр ажил нь дөнгөж эхлээ зогссон. Огт яваагүй шахуу ингээд дөнгөж эхлээд нөгөө олон жилээр ингээд хоош нь ингээд төсөв төртгийг ингээд сунгаж ингээд хувааж тавьдгийг одоо хор уршиг бол ер нь төсөв төртг нэмэгдэх магадлалыг их яадаг юм лээ. Тэгээ ингээд нөгөө 2 жилийн хугацаанд магадлагдсан байх хэвээр магадлагдсан зураг төсвөр төсөвд суудаг. А гэтэл тэр нь ингээ олон жилээр сунжирчаар нөгөө төсөв төртг нэмэгдээд байгаа. Тийм учраас бид нар энэ дээр ингээд үзэхээр зэрэг олон шалтгаан байгаа. Ер нь бол бидний энэ тавьсан асуудал энэ дээр дурдсан асуудал бол бодитойгоор бууруулсан асуудал байгаа. Тэгээд яг энэ асуудал энэ тоогоороо бол их хурлд орж иж санал хуraa гэж байгаа юм. Гэхдээ зарим талаар бол их хурл онцгой бүрийнхээ хүрээнд нааш чаш болгож шийдвэрлсэн ийм зүйл бол жишээлбэл инженерийн төсөв энтер дээр бол харагдчихлээ.